Монголын радио хятадаар мэдлэхэд би үхэн гэдэг. Тэгвэл их тэнгэр өөд хятад шийхэд бид яах вэ? Шок мэдээ хошин тайм нэвтрүүлгийн 36 дахь дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. 50 гаруй насны Нима гэдэг эмэгтэй GS25-ын худалдагч охин 3 хилний хараалтай салаавч дунд хорууны үзүүлбэртэй худах шүүхтөө хүрсэн тавтаргүй танхаа явдал цахим сүлжээнд цахран хөөсрлөө. Ингэж юу хийх юм аа? Боловсрол судлалын холбооны тэргүүн хижээл насны эмэгтэй атал хүүхчигээ охиныг ЯПФ гэх хятад орос англи гаралтай хараал зүгтлэр шүшиж алчхан шүү гэж сүрдүүлж галавсаа хямаа хичээд зүсдэг хутгаа гартаа барин давшилсан боловсролгүй судлагтхан болов. Халаасандаа хямны хутагта боловсрол судлаач Монголд л байдаг. Эсвэл боловсрол судлал гэдэг төрийн бас байгууллагатай болохоос боловсрол судлаач гэхээсээ боловсрлоо судлуулагч болж таарлаа. Алчин шүү. Танхаарын явагч хадагтай агсамнан хэрэлдэгч эмэгтэй ариун нэр төрөө хамгаалах аян дайнд үргэлжлүүлэн мордож мэдээллийн сайтад ярилцлага өгсөн нь өөрт нь гай нэмж гигэн журамт амьдралынх нь муу намтар хар толов сөхөгдлөө. Олон нийтийн сүлжээгээр одоо Монгол Улсын иргэн миний цэвэр ариун нэр төрт хууль бусаар халтсан. Нима гэгч 10 жилийн өмнө бусдын эд төрөнгийг заллан авч мөрдөн байцаалт хорих ангиас оргон зайлсан хэрэгтэй 10 жилийн хорих ял авч биеэр эдэлж явсан хүн ажээ. Нарсанд сууж зайгуул босоод босч явсан хүн худалдагч охиныг зажлахгүй залгина гэж аргасан биш арт түмнэр ариун нэрээ шүүлэлээ. Дэлгүүр дотроос энержи ундаа хайгаад олоогүйдээ сөрөг энергийн дэлбэрч 55 настанд тавтар хэрэгтэй харуулсан танхаарал зөрчил гаргасан байна. GS25 сүлжээнийх нь 50 нэмэх насны тавтар буургүй танхаарлын бичлэгийг цагдаа прокурорт баримт олгон өгөхөөс өмнө цахим орчин цацчид дэлгэсэн нь аргагүй хамгаалалт авсных бололтой. Нима ихч худалдагч охины зургийг авч Фэйсбүүкт байршуулснаа зарлан тунхаглаж хармаандаа хийсэн алтан аймаг карта алга болсон гэж шахаж тулгсан тул арга буюу олон нийтэд дэлгэсэн гэж үзэхээр байна. Хотоор нэг тавьсан одоо посттай. Олчин наахтан мэдэн юм шиг. Горондоо мөнх шиг энэ CUGS гэдэг юм дүр нэгсэн. Худалдагч миний их шиг болохоо түн цагаан өдөр дэвний гэдэг юм байна. Болон охин дэвчсэн заяа. Нимаг 40-оос 50 насных нь 70-80-аад оных нь танах манах гэж бие биерүүгээ төлөвлөсөн боловч явж 55 настай 60-аад оных нэгнээ дэвшээд байна. Дайны хажуугаар дажин гихчээр сэтгцэн эрүүл мэндийн төвийн хаягнаас Нимагвайг манад ирэх болслоо хангасан гэж постлсон хүний эрхэнд халтсан муу дээр муухай дээр улцсан өөдгүй явдал болсон юм. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв цахим хуудасаа хакердуулан алдсан гэж тайлбарласан боловч муу үг модон улаатай гихчээр Нима гэдэг эмэгтэйг илэглэж шоолсон өөдгүй пост хүчтэй тархсан. Шинэ үеийнхэн өрөөл бусдад үйлчилж сурч байна. Харин Ахмад үеийнхэн өөрсдөө үйлчлүүлж сураагүй байна. Өмнөх нийгмийн үеийн очир дараалал, дайрах, өсчин толгой тарихгүй чинь загнах, цэвэрлэгчин шүүрний мотор балбах, худалдагч нь өөдөөс бараагаа шийдэх мэтийн олиггүй дурсамж одооч тархиных нь хаа нэгтээ шигдсэн хിവэр байна. Бетон Гамбат нүүрс Ажиа сүрэн гишүүн нар тоод сонгогчдынхаа тойг сөхөрч хөдөөгийн уул талаар хэрэнхисч бетон явлаа. Бетон Гамба Ботог Гамба болж имижээ солих Барбадос төлөвлөгөө боловсруулжээ. Хөөхөн ботгоны хажууд хөл тавхаагаа хөдөө тийш нь дэлгэн хөрөг батяраа татуулав. Өгөр толгой гүрсэд Баруун аймгийн Бат сайхан болсон гэдэг шиг Бетон Гамба Ботог Гамба болсон байна. Өөрийнхөө тараасан бетонуудын эдлэгээ хэрэглээтэй биеэр танилцсан гараар барьж нүдээр үзэж сонирхжээ. Тойрогдох бетонуудын өнөөгийн байдал, хүртээмж хэрэглээ, төлөв байдлын талаар газар дээр нь судалсан байна. Мөнгөний бодлогын хилцүүлэгт мөнгөний талаар бодлогоширдаг Ажиа сүрэн бодлогоширнгүй дүр мөнгөлөг байдалтайгаар тойргоо тойрчээ. Мөнгөний бодлого хилцэх үеэр мань бүсгүй машид бодлогоширнгүй байдлаар Баян хонгорын малчдын хувийн арилжааны хаан банкнаас авсан зээлийн хүүг хөнгөлөх мөнгөний бодлого байх уу гэх бодлогын асуудалтыг мөнгөжүүлэн тавьсан удаатай. Баян хонгор аймгийн малчдын зээлийн төлөлтөнд уян хатан хандах тусгайлсан мөнгөний бодлого ийм боломж байгаа юу? Танин мэдхүүн дамжаанд суралцж байгаа Ажиа сүрэн мөнгөний бодлого уу, бодлогын мөнгө үү гэдэг асуултын хариултыг хайсаар мөнгөний айхтар бодлогод ороогдоод байгаа. Ажиа сүрэн гишүүний автоэврийн үндэсний төвийн албан тушаалтнуудад нүүрс тээврийн зөвшөөрөл худалдаж авахар $100,000 өгсөн гэх мөнгөний бодлогын хариу авилгатай тэмцэх газарт тайлагдж байгаа юм. Сонгуул хаяанд ирсэн тул тойргоо тойрсон, тойглож сүгдсэн хэвийн бус боо мөнгө төгрөг бетон сав өвс тижэл ор хүнжил хуцухан бэлгэлдэг өвлийн үгэд цасаа өгөхөд үнгүй бэлсгээ хавханд хавчуулсан өвлийн эзэд айсв. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж улсын хурлын сонгуул холимог тогтолцоотой 126 гишүүнтэй боллоо.
Гишүүд зөвхөн тойрог газар нутгийг төлөөлж байсан бол нийт улс орон нийгмийн янз бүрийн бүлэг давхаргын дуу хоолой байх холимог тогтолцоонд шилжлээ. Эрдэмтэн судлаачид гишүүдийн тоог сонгогчдоо төлөөлөх чадварыг нь куб язгуурын аргачлалаар тооцсон бол гишүүд бэлэгдлэр нь л бүхнийг төсөөлдөх нь илэрлээ. Шинжлэх ухаан сонирхдаггүй мухар сүсэгт мухарддаг хүмүүс 126 гэдэг тоо янз бүрээр харагдаж үзэгдсэн байна. 126 1206 гэдэг хэрвээ үцэх юм бол энэ өөрөө бас Монгол улсын сэргэн мандсан их Монгол улс байгуулагдсан бас ийм билгийн тоо. Ардчилсан намын хүрээндч тэр бэлэг талаас асуудал танддаг маш их олон хүмүүс байдаг. Цогт гэрэл 126 гэдэг тоо 1206 оныг сануулад болдоггүй. Ингээд 1206 онд Чингис их эзэн хаан болсон билүү ардчилсан нам байгуулагдсан билүү гэдгийг ч холдож хутгалдаад байгаа юм. Тэр одоо улс орноо гэр орон гэж үзэж байгаа бол тэгээ 88 болгооч тий. Өннийхээ бэлэгдлэр гэж. Эсвэл одоо тэнгэр заяатай тэр газар шүтэнтэй мундаг ард түмэн гэж үзээд ингээд шүтлэг мэтлэгтэй холбоотой юм ярих гэдэг бол 99 болгооч тий гэж. Төр шашныг хослон түшигч Инх амгалангийн нүдэнд бол 99 тэнгэр 108 сувраг сүүмэлсэн сүйдэлцэн үнyaартан үзэгдэж харагдаад байсан байна. 76 гишүүн биш 76 гэдэг тоо буруутай болж мажоритар аргаар сонгогдох нь 78 болж өөрчлөгдлөө. Үндсэн хуулиа улсын хурал нэг танхимтай 126 гишүүнтэй байна. Улсын хурлын гишүүдийн 78-ыг олныг төлөөлөх аргаар 48-ыг хувь тэнцвүүлсэн аргаар сонгоно гэж өөрчилсөн тул удаа дараа өөр ташигтай толомын дүрм зохиож сонгуулийн хууль ахин дахин өөрчлөлтөд ийхүү цэг тавилаа. Зөвхөн мөнгөтэй сонгогдох хэрэгтэй буюу нэг гишүүн дунджаар 1.5 тэрбум төгрөг зарлагдаг мажоритар арга дээр ийхүү мөнгө хаяггүйгээр сонгогдож болдог пропорционал аргыг нэмж холимог тогтолцоонд шилжлээ. Хоёр нангиа дээр монголчуудын эртнээс дархалсан богдхан уул төрийн засгийн хамгаалалттай их тэнгэрийн ам руу ичимдэг эрхтнээ гарган ирээ цэргүүгээр сарь зогссон байна. Энэ хожоонос чи ингэ ерөнхийлөгчийн хашааныхын нүүдэн дээр ингэ шээгээ зогсдог болцсон юм байна. Монголын хуулийг жунгаа шээсээрээ зөрчсөн 2 хятадыг тус бүр 10,000-аар торгожээ. 10,000 төгрөг нь 25 юан бөгөөд жимбуда хідэн мантууны үнэтэй. Монголын радио хятадаар мэдлэхэд би үхэн гэдэг. Тэгвэл их тэнгэр өөд хятад шээхэд бид яах вэ? Монгол Ардын намын нарийн бичгийн дараагасан Батэнхийг Эрдэнэт медикал эмнэлэгт биеийн өвдөд хэвтэж байгаа юм уу гэтэл биеэрээ удирдах байгаа юм байна. Эмнэлэгт хэвтээгүй, эмнэлэгт сууж байгаа юм байна. Хууль зааснаар бол эмч юм уу нийгмийн эрүүл мэндийн мэрэгжилтэй дор хаяж 10 жил цагаан өмөрөг өмсөн ажилласан багадаа 5 жилийн салбарт удирдах ажил хийсэн хүн байх ёстой. Батэнх босхийг нь даахгүй бүдрэх тул эмнэлгийн дээврээр нь ороод захирлынхын сандалд суучихсан юм байна. Эрдэнэт үйлдвэрийн захирал Яндонг, Яндаа ямбаа, Ярваа яазгүй, Яя томилгоогоо өтөр түргэн болиулахыг авилгатай тэмцэх газраас сануулсан байна. Улсын хурлын гишүүн Баяр сайхан найз охиноо яамны хэвлэлийн төлөөлөгчөөр томилоод гадагшаа сургуульд явуулсан сайд агч байдаг. Боловсролын зээлийн сангийн мөнгөөр найз охиноо гадаадд сургасан хүн бол Батцуур гээд хүнчлэгийг нь сөхөж хөвгийг нь дэлгэсэн үг хэллээ. Тэр нэг найз охиндоо та нэг тэр Батцуур сайд гэж ойлгож байна. Тэ ер нь мөн штэ. Ээлжид сайх самуун сайдаар тодорсон Батцуур Ницаах гэсэн биш юун гуй гэдэг шиг юм болов. Яамд хэвлэлийн төлөөлөгчөөр 2 эмэгтэй байсан. Сүүл сураг сонсоход уунгөрт илүү байдаг гэсэн. Би сайдаар ажиллаж яхад 2 хүн манай хэвлэлийн төлөөлөгчөөр манай яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Би бол огт мэдэхгүй юм байна. Би шийдвэр гаргаагүй. Уунгөрт байдгийг нь мэддэг байгаа зогсохгүй сураг ажил тавьдаг, сурлаг амьдралд нь санаа тавьдаг гэсэн үг болж таарч байна. Монголын улс төрийн попын хаадын нэг өөшөө бишээ Финкшүү хэмээх Ганбаатар надад 3 сар ерөнхийлөгч ерөнхий сайдын суудлаг өгч би Монголоо хөгжүүлье гэж гуйлаа. Над 3 сар ерөнхийлөгч юм ерөнхий сайдын суудлаг өгч. Би энэ орныг яаж хөлдөөр нь босгож яаж авч явахыг би зааж өгмөр. Би өөрөө төлөвлөгөөгөө гаргасан шүү дээ. Ерөнхийлөгч ерөнхий сайдыг улирлын амралт олгож байгаа юм шиг өгч авдаггүй. Ард түмнээ сонгогддог гэдгийг попын хаан мэддэг боловч попорход хууль дүрм тадлийгүй. Ганбаатарт бакалаврын диплом байхгүй. Оронд нь сурч байсан гэдэг өгүүлбэр бичсэн боловч банкнд харуул биш, эдийн засагч, дээд сургууль жижүүр биш, багш хүртэл болсон Финкшүү шидтэй, кунфу элиттэй хүн билээ. Шок мэдээ. Хошинтой амь нэвтрүүлгийн 36 дахь дугаартай хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.